За сайн мэцгаано оюутнуудаа энэ өдөр хурж ирээд та бүхэн манай энэ хурал ивентэд оролцож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. За энэ удаагийн хурлаар бид нар миний хувьд та бүхэндээ юу одоо илүү төлөхгүй ярмаар байна гэвэл нэг general information бол одоо нэг ярмааргүй байна. Та бүхэн хаанаас ч гэсэн энэ мэдээллийг эсвэл Immigration Government Australia гэсэн сайтаас та бүхэн олоод авчих нь. Тийм учраас нарийн ширийн зүйлсүүдийг жоохон цухас дуртаад явъя гэж утсан юм аа. За ерөнхийдөө бол Австрали улсад сурах гэж байгаа оюутнууд мэдээж одоо Австрали улсад сурахаасаа өмнө төлөвлөгөөгөө гаргах шаардлагатай. За төлөвлөгөөгөө гаргаснаар та бүхэн яг ямар сургууль сурах юм? Тэгэл нэмэлтгэлээр юм уу, бакалавраар юм уу, магистраар юм уу энэ зүйлийгээ одоо сайн сонгож аваад түүнийхээ дараагаар мэдээж сургуулаа сонгоно. Сургуулаа сонгохдоо та бүхэн аль болох мэдээж би бол мэдж байна. Австрали одоо Монголоос хурж ирэхтэй ирэх гэж байгаа оюутнууд та бүхэнд гэж хэлэхэд Монголоос ерөнхийдөө apply хийвэл тэтгэлэг маш их сайн олддог. Маш олон төрлийн тэтгэлгүүд бий. Тийм учраас та бүхэн явах гэж байгаа агентлагийнхаа одоо агентлагийнхаа зөвлөгчөөс нь асуугаад ямар төрлийн тэтгэлэг байна, надад тохиромжтой тэтгэлэг юу байна, миний голч юм байна, миний одоо оноо юм байна гэд өөртөө тохирсон тэтгэлгээ авах бүрэн боломжтой. Ковидын үеэр ерөнхийдөө нөхцөл байдал бас нэг талаараа манай одоо гадаадаас ирэх гэж байгаа оюутнуудад нааштайгаар иргэсэн. Ер нь бол ихтэй сургуулиуд 20%-аас ер нь 75% хүртэл тэтгэлэг зарласан байж байгаа. Тийм учраас та бүхэн яг явах гэж байгаа агентлагийнхаа зөвлөхөөс ямар одоо тэтгэлэг байгааг нь сайн асууж лавлаарай гэж хүсэж байна. За ингээд тэтгэлгээ одоо мэдээж одоо наашаага хурж ирэх гэж байгаа оюутнуудад бас нэгэн чухал зүйлийг хэлэхэд та бүхэн ер нь Австрали улсын зайлшгүй шаардлагатай хэрэгцээтэй мэргэжил гэж байдаг. Дандаа одоо нөгөө бизнесийн удирдлага бизнес гэсэн мэргэжлэр ингээд хурж ирэх гэж байгаа оюутнууд их байдаг. Гэхдээ яг үнэхээр бизнесийн удирдлага хэрэгцээтэй шаардлагатай байгаа оюутнууд бол тэр мэргэжлэрээ сурч болно. Харин одоо оюутнууд тэд нэр одоо Австрали улсдаа яг одоо өөрийнхөө мэргэжлэр ажиллахыг хүсэж байгаа. Мөн цаашид Австрали улсад одоо ажлын виз авна, цагаачлан одоо суурьшин амьдрах хүсэлтэй байгаа. Эдгээр хүмүүс мэргэжлээ сонгохдоо маш одоо анхааралтай хандна гэж хүсэж байна. Ер нь бол анханасаа Монголоос хурж ирэхдээ ер нь 3-5 жилийн төлөвлөгөөг бүрэн дүүрэн боловсруулад түүнийхээ дараа Австрали улсад хурж ирсэн нь маш зөв. Ерөнхийдөө манай оюунлаг төвийн одоо зөвлөхүүд та бүхэнд эхний нэг 5-10 жилийн төлөвлөгөө боловсруулж өгнө. Тэгснээр та бүхэн Австрали улсад PR авах гэж байгаа бол тэрэнд чинь маш их төхөн болно гэсэн үг. Яагаад гэвэл одоо жишээлбэл нэгдүгээрт нь удаан хугацааны occupation list гэдэг байдаг. Skilled occupation list Australia гэж байгаа. За эндээс та бүхэн өөрийнхөө сонирхож байгаа хийж чадах мэргэжлээ сонгоно. За тэгснээр тухайн одоо нарийн мэргэжлүүд байдаг гэхвчлэн за ямар нарийн мэргэжлүүд байдаг вэ гэх юм бол nursing, сувилгын ухаанаар, early childhood education, бага насны одоо хүүхдийн боловсролын одоо цэцэрлэгийн багш гэсэн үг. За эсвэл social worker. За энэ нь болохоор юу юм гэхээр одоо нийгмийн ажилтан. За эсвэл tax accounting гэдэг одоо татвар төлдөг нягтлан бодогчд гэх мэтчлэн. Тийм үү? Эдгээр одоо мөн түнчлэн бас нэг хэрэгцээтэй зүйл маань бол IT-ийн чиглэлээр. IT data analyst одоо юу юм сүлжээний analyst ч гэдэг юм уу data analyst мөн түнчлэн инженер, IT инженер гэсэн чиглэлээр хурж ирж байгаа хүмүүст яг одоо Австрали улс хамгийн одоо боломж нөхцлөөр PR авах боломжийг олгож байгаа юм шүү. Тэгэхээр та бүхэн хэрвээ одоо маш удаан хугацаагаар одоо сурахаар төлөвлөж байгаа бол эхлээд яг ямар мэргэжлэр сурах вэ гэдгээ маш зөв сонгоорой гэж хүсэж байна. За зарим оюутнууд асуудаг. За би бакалавра жишээлбэл бизнесийн удирдлагаар төгссөн. Одоо би магистраа одоо IT-ийн чиглэлээр сурч болох уу гэж асуудаг. За тэгвэл хэрвээ таны одоо ажиллаж байсан одоо туршлаганд IT чиглэлтэй холбоотой салбарт хэрвээ та ажиллаж байсан бол энэ бол боломжтой гэдгийг танд энэ одоо зүйлээрээ хэлмээр байна. За жишээлбэл бизнес administration-аар
бакалавра хамгаалсан. Гэхдээ та IT-ийн чиглэлд IT-ийн салбарт одоо ажилласан бол Master of Information Technology Management ч гэдэг юм уу энэ мэргэжлэр сурах бүрэн боломжтой гэсэн үг. За жишээлбэл эсвэл та бизнесийн удирдлагаар сураад түүнийхээ дараагаар барилгын чиглэлээр ингээд одоо ажиллаж байгаад барилгын салбарт гэсэн үг. Одоо юу ч хийж байгаад тэгээд одоо Австралид хурж ирэхдээ та бүхэн Master of Construction Management гэдгээр одоо яг одоо Австрали улсад хэрэгцээтэй байгаа энэ мэргэжлэр барилгын менежмент гэсэн мэргэжлэр сурах бүрэн боломжтой байдаг. За тэгэхээр ер нь бол эхлээд нь та бүхэн юу анхаарах вэ гэхээр Австрали улсад төлөвлөгөөгөө гаргахдаа маш зөв төлөвлөгөө гаргаарай гэж хүсэж байна. Чухам ямар мэргэжлэр сурвал болох юм? Миний одоо ажиллаж байгаа одоо ажлын туршлага experience мөн түнчлэн миний сураад төгссөн мэргэжил хэр миний одоо дараагийн сургалттай уялдаа холбоотой байгаа вэ гэдгийгээ сайн харуулад түүнийхээ үндсэн дээр дараагийн мэргэжлээ сонгох нь одоо хамгийн зөв зохистой зүйл юм аа. За хоёрдугаар асуудал бол би юу хүндэж ярмаар байна вэ гэхээр за 35-аас 45 настай хүн Австрали улсад сурч болох уу гэж асуудаг. Бололгүй яах вэ? 35-аас 45 настай байсан ч Австрали улсад сурах бүрэн боломжтой. Ер нь бол ямар нэгэн нас бол заадаггүй гэдгийг та бүхэнд хэлье. Ер нь бол ерөнхийдөө 65 настай хүн ч гэсэн сургалтын виз аваад одоо Австрали улсад сурч байна гэсэн үг. Тэгэхээр та бүхэн энэ дээр санаа зовлтгүй. Харин өөрийнхөө наснаасаа одоо болоод сургалтын бизнесээ жоохон айж байгаа бол та бүхнээс бид нэр юуг нэмэлтээр шаардаж байна гэхээр өргөдлөө жоохон хүчтэй сайн байхын тулд та бүхэн IELTS-ийн оноо гэдэг юм аа сайхан бэлдээд хамгийн багадаа 4.5 эсвэл сайн чадчихвэл 5.5 хэрвээ бүр сайн одоо бэлдээд болсон бол 6.5 7 ононд хүрээд түүнийхээ дараа визагаа мэдүүлэх бүрэн боломжтой. 35-аас 45 настай хүмүүсийн хувьд бол би ихэнхдээ өмнө нь хэрвээ гадаад улсад сураагүй байгаа болвол Австрали улс руу виз мэдүүлэхдээ магистрийн зэрэгээр аплай хийгээсэй гэж хүсэж байна. Учир нь гэх юм бол маш удаан хугацаанд бакалавра аль эрт одоо сурч төгссөн. Түүнийхээ дараагаар магистрийн зэрэгээр одоо сурах хугацаа маань энэ хооронд gap гарсан байдаг. Тэгэнгүүтээ генетикийн хэлний бэлтгэлээр сурна гэдээ ороод ирэхээр энэ refusal одоо хүрэгдэг. Өөрөөр хэлбэл одоо виз маань cancelтна гэсэн үг. Зөвшөөрөгдөхгүй. Тийм учраас та бүхэн яах вэ гэхээр хамгийн түрүүнд эхлээд нь өөрийнхөө виза application-ыг өргөдлөө хүчтэй сайн болгох хэрэгтэй. Тэгэхэд бол IELTS-ийн оноо өгөөд хамгийн доотлон 4.5 оноо идэг. За тэрэндээ хүрээд тэгэнгүүтээ түүн дээрээ хэлний бэлтгэл нэмэх нь мастер гэдэг. Ингээд урилга аваад high education degree-гээр сурах гэж байгаа гэх юм бол танд одоо илүү боломж өндөрснөө гэсэн үг. За тэгснээр та бүхнийг юу гэж харах уу гэхээр за энэ хүн маань одоо ажил төрлөө хийж туршлагаа хоримтлуулад одоо бакалавра дуусгацсан. Түүнээс цааш academic English-ээ бэлдээд түүний дараагаар мастер сурах гэж байгаа юм байна гэсэн маш гой logical ойлголтыг case officer-д өгдөг. Тийм учраас та бүхэн ингэж одоо материалаа бүрдүүлээрэй. Наснаас болоод ямар нэгэн байдлаар одоо визэнд нөлөөлөх бол юм байхгүй. Хамгийн гол чухал зүйл нь таны өөрийн өргөдөл чинь маш strong байх шаардлагатай. За, энэ үнийг хэлжээ. За, 3 дугаарт нь гэр бүлээ дагуулад хамтдаа визэнд орж болох уу? Хангалттай болдог. За, яагаад хангалттай болох вэ гэхээр та бүхэн хэрвээ таны одоо Австрали улсын элчин сайдын яамны визэнд ороход тухайн оюутан маань 12 сард одоо Австрали улсад амьдрах хугацааныхаа зардлыг бүрэн одоо cover хийхээр одоо бүрэн төлж барагдуулж чадах үз ийм хадгаламжтай байх шаардлагатай гэсэн шаардлага байдаг. За тэгвэл энэ шаардлагаа биелүүлчихсэн мөн түнчлэн одоо дагалдан яваа эхнэр нөхөр хүүхдүүд болон тэр хүмүүст одоо хэрэгцээтэй байдаг мөнгөн дүн өөрийнхөө хадгаламж дээр нэмж байршуулад таны одоо хадгаламж хангалттай байгаа бол одоо тухайн Австрали засгийн газраас боддог энэ одоо
шалгуурт хангалттай хүрж байгаа бол та бүхэн гэр бүлээрээ эхнэр хүүхдээ аваад одоо юу гэдгийг нөхөр хүүхдээ дагуулад хамтдаа визанд орох бүрэн боломжтой. Гэхдээ дахиад нэг юм сануулхад таны өргөдөл маш strong байх шаардлагатай. Нэгдүгээрт нь гадаадны оноо байд юм уу? Та өөрөө ямар нэгэн байдлаар гадаадд сурахын тулд маш их хичээн зүтгэсэн гэдгийг харуулах хэрэгтэй Монголдо. Тэгэнгүүтээ higher education degree-гээр сурах гэж байгаа юм шиг харагдах юм бол илүү сайн байдаг. За, тийм учраас одоо та бүхэн санхүүгийн баталгаан дээр маш сайн анхаарах хэрэгтэй гэж одоо ер нь бол зөвлөхөөс та бүхэн мэдээлэл авах та. За, би одоо гэр бүлээрээ явна гэдгээд тодорхой хэлэх хэрэгтэй. За, ингээд дөрвөлөө байгаа манай ам бүл 4. За, тэгхийн бол зөвлөгч нь та бүхэнд яаж өгөх вэ гэхээр за ганцаараа байхын тулд та Австрали улсад нэг жилдээ 35,000 ч юм уу тий Австрали долларын хадгаламж. Энэ маань болохоор нэг 80 сая төгрөгийн хадгаламж, 75-аас 80 сая төгрөгийн хадгаламж. Гэтэл за эхнэр 2 хүүхдээ нэмэхээр яг нөхрийн эхнэрийнх дээр 7,090 доллар одоо 2 хүүхдийнх дээр нэмэх нь 3,410 орчим. Одоо эхнэр болон хүүхдийнхтэй бас нөгөө элчин сайдын яамнаас хэлсэн одоо байх шаардлагатай мөнгөн хадгаламж одоо байх шаардлагатай байдаг. Энэ хоёрыг нэмээд нийт 40 сая төгрөг. За жишээлбэл гэр бүлээрээ гуруулаа явах гэж байгаа бол нийтдээ нэг 120-оос 130 сая төгрөгийн мөнгөн хадгаламж хангалттай байсны үндсэн дээр та бүхэн гэр бүлээрээ мэдүүлэх бүрэн боломжтой байдаг. За, санхүүгийн баталгаагаа тэгвэл яаж гаргах вэ? Санхүүгийн баталгаа гаргах гэдэг маань хамгийн эдрээтэй асуудал байдаг. Ихэнх оюутнууд маань санхүүгийн баталгаагаа заавал миний дансан дээр байх ёстой юу? Одоо яаж батлах вэ гэж дандаа ийм асуултуудтай тулгардаг. За, оюутнуудын нэг одоо сайн ойлгодгүй зүйлийг нь би одоо яг энд хэлмээр байна. Оюутнууд нь штэ. Аав ээж ах эгч дүү эмээ өвөө гэсэн хүмүүс маань та бүхний одоо сургалтын төлбөрийг батлан даах бүрэн боломжтой. Тийм болохоор тухайн хүмүүсийн хадгаламжинд байгаа дансыг нь ашиглаад та бүхэн хурж ирэх боломжтой. Зарим хүмүүс болохоор эмээ өвөөгийн дансанд мөнгө байгаа. Тэрүүнийгээ би өөрийнхөө дансанд хийчихгээд ингээд айгүй их шилжүүлэг болоод одоо өмнөх тэр банкны түүхээ өргүүдүүлээд байдаг. Тэгэнгүүтээ одоо өөрийн чинь дансанд хийхээр дөнгөж одоо шинээр орсон мөнгө түүнийг тайлбарлах гэж одоо бас эндээс орсон тэндээс орсон гэж тайлбарлах маш төвөгтэй. Тэгэхээр та бүхэн тэр эмээгийнхэн дансыг эмээгийнх дотор нь орхих. Тэр аав ээжийнхээ дансыг аав ээжийнх дээр нь байлга. За тэгэнгүүтээ тэр данснуудаа тэр хугацаат аав ээжийнх дээр чинь хэдэн жил болсон, 3 жил болсон, эмээгийнхтэр хэр утсан 2 жил болсон. За минийх дээр байгаа нь одоо 1 жил болсон. Ингээд энэ бүгдийг нийлүүлээд одоо тухайн сургалтынх нь одоо 75-аас 85 сая төгрөгт хүрч байвал тэр чигээр нь бөөгнүүлээд өгнө гэсэн үг. Харин одоо эмээгээс ааваас авж байгаа энэ одоо төлбөрөө юу гэж хэлэх вэ гэхээр sponsorship letter гэдгийг хэлдэг. За батлан дагчийн захиа гэдэг зүйлээр та бүхэн батлан харуулаарай гэж хүсэж байна. За мөн банкны баталгаатай холбоотой бас нэг зүйл байдаг. За энэ дээр оюутнууд юун дээр их одоо алдаж энддгүү гэхээр за гинтгэн одоо нөгөө мэдээж одоо бас нэг амар тэр даруй те 75-85 сая төгрөгтэй хүн бол байхгүй байгаа штэ. За тэгэхээр та бүхэн яаж өөрчилж болох вэ гэхээр зарим хүмүүс шууд одоо банкнда 120 сая 130 сая төгрөг ингээд хийгээд за түүнийгээ байлгаад одоо виз нь мэдүүлдэг. Гэтэл элчин сайдын яамнаас эргээгээд энэ 120 сая төгрөг гинэт ихээр орсон байна. Энүүнийгээ батлаж тайлбарлах хаанаас орсон их сурвалжийг нь хэлэх гэж шаарддаг. Тэгэхээр энэ тохиолдолд та бүхэн яах вэ гэхээр 130 сая төгрөг хийлээ дандаа баримтыг нь цуглуулах хэрэгтэй. Энэ 130 сая төгрөг эндээс орсон гэсэн баримт их сурвалжийг нь. За юунаас орсон юм? За одоо 8 хийгээд
байрны гэрээ хилцээ, байр түрээслэх гэрээ хилцээр хийгээд үүнээс орсон гэрээгээ хавсаргана. Тэгээд тэр төлбөр нь тухайн хүнээс шилжсэн баримтаа хавсаргана. За эсвэл одоо юунаас олсон байж болох вэ? Бизнесийн орлого за нэг компанид те би 20% хувьцаа эзэмшдэг. Тэрүүний ногдол ашиг орж ирсэн юм аа гэхээр тухайн компаниас албан бичгээ авна. Одоо энэ манай компани тэчнээн хувийн хувьцаа эзэмшдэг. Энэ хөө мөнгө нь тэдэн сарын тэдний өдөр шилжүүлв банкны бичиг баримт. Ингэж баталсны үндсэн дээр та бүхэн хамгийн зөв тийм үү? Одоо элчин сайдын case officer та бүхэн таны одоо шийдвэрийг одоо шийдвэрлэх гэж байгаа case officer хамгийн одоо эн чинь жинхэнэ одоо мөнгө нь ийм их сурвалжаас орж ирсэн юм байна. Цааш ч гэсэн энэ их сурвалжаас мөнгө орж ирэх боломжтой байна гэдгийг батлаж өгдөг. Тийм учраас та бүхэн тэр маш сайн evidence-ээ бүрдүүлэх хэрэгтэй. Магадгүй одоо сүүлийн үеүүдэд жишээлбэл крипто маш их одоо хөгжиж байгаа шүү дээ. За магадгүй та бүхэн криптоноос мөнгө төгрөгөө аваад түүнийгээ одоо буцаагаад мөнгө болгоод хадгаламж болгоод хийжээж болно. Тэгэх юм бол тухайн одоо биржээсээ ч юм уу те тухайн бирж дээр байсан бичиг баримт тэгээд түүнээс шилжүүлсэн гэсэн одоо бичиг баримт байд юм уу? Эсвэл одоо тэр дэлгэцснээс нэг скриншот хийх маягаар те энэ одоо криптог ингэж зараад ингээд би энэ мөнгийг хийсэн шүү. Тэ ингийн бол та үнэхээр одоо цаашдаа тэр сургалтын визэн дээр одоо санхүүгийн асуудлаа бүрэн шийдвэрлэж байна гэсэн үг. За санхүүгийн баталгааны хувьд юм байна. Мөн түнчлэн санхүүгийн баталгаагаа та бүхэн ганцаархнаа бүрдүүлэх шаардлагагүй. Харин таны гэр бүлийн ойр дотны гэр бүлийнхэн чинь нийлээд хийж болох юм байна. Мөн түнчлэн тухайн мөнгө маань хаанаас гарч ирснийг нь маш сайн харуулах ёстой юм байна гэдгийг ойлгоод авлаа. Тийм үү? За, ерөнхийдөө бол юм байна. Зарим хүмүүс ингэж асуудаг. За, би компаниас бүрэн одоо батлан даалт авах гэсэн юм аа. За, тэр компани ямар компани гэхээр одоо жижиг сажиг ахих нь хувийн компани байж ах жишээтэй. За гэхдээ ахыханд хувийн компани байж болно. Гэхдээ тэр маань бол ер нь бол Австрали улсын элчин сайдын яамдах одоо хууль дүрм журмаар хэрвээ тухайн хүн компаниас тэтгэмж авч байгаа байж болно. Гэхдээ тухайн компани шаардлага нь бол олон улсын үндэстэн дамнасан компани байх одоо шаардлагатай байдаг. Өөрөөр хэлбэл өмнө нь одоо амар олон хүмүүсийг угаасаа явуулдаг. Ер нь бол ийм томоохон компаниуд ээжж одоо ерөнхийдөө батлан даа. Хэрвээ ахын компани бол ахтайгаа хамтран эзэмшдэг маягаар л одоо бизнесийнхаа материалыг бүрдүүлсэн дээр түүнээс ахын компани надыг дааж байгаа гэхээр бас жоохон тийм байдаг шүү. Ер нь бол компани дааж болно. Гэхдээ тэр компани маань бас өөр нэгэн шалгууртай байна. Олон улсын үндэстэн дамнасан компани, корпорац байх юм бол илүү одоо баримттай нотлоготой гэсэн. Өөрөөр хэлэх юм бол жишээлбэл Эрдэнэс Монгол компани ч юм уу те оюу толгой компани батлан дааж хийж болно. Яагаад гэвэл эдгээр маань нэлээд том хүрээний одоо компани учраас энэ бол бүрэн боломжтой харагддаг. Харин зөвхөн ахын компани те арвижих LLC гэдгээс даах гэж байгаа бол элчин сайдын яам асуудал үүсгдэг те. За яагаад энэ жижигхэн хувийн компани те энэ хүний одоо юуг батлан даах гэж байгаа энэ хүний сургалтыг. Тэгэхээр бол бас тэрүүнийг та бүхэн анхаараарай. Гэхдээ яг ахын компани батлан даалаа, хичээн компани батлан даалаа гэдээ ороод визаг авсан хүмүүс их байдаг л та. Гэхдээ түүн дээр бид нар нэмэлтээр өөр нэмэлт одоо зөвлөгөө өгсөний үндсэн дээр тухайн хүн маань виза авдаг байгаа шүү. Тэрүүнийг сайн ойлгоорой. За хэрхэн Австрали улсад хямд зардлаар сурах вэ гэдэг талаар мэдээлэл жоохон өгье. За хэрвээ та бүхэн Австрали улсад хямд зардлаар сурахыг ирж хайж байгаа мөн дүнчлэг Австрали улсад явах хэвээр нэрээ одоо бараг 30, 40, 50 сая төгрөгийн зардал гардыг байлээ гэж бодож ээж бас хүн амтнаас дуусан байх. Тэгвэл хямдхан зардлаар арай хямд зардлаар эсвэл тэтгэлэг аваад ч юм уу те янз бүрийн байдлаар зардлаа бууруулад хүрээд ирэх бүрэн боломжтой байдаг. За тэхийн тулд мэдээж танаас өөрөөсөө нь айгаа маш их одоо хичээл чармаалт хэрэгтэй. Мэдээж өөрөө хичээвэл таны заяа ус хичээгээд чирээгээ оёо гэсэн үг л те. За тэгэхээр яг уу гэхээр
Нэгдүгээрт нь ер нь бол би бол түрүүн хэлсэн нөгөө ковид болж байгаатай холбоотойгоор Австрали улсын ихтэй сургуулиуд яг одоо 20%-аас 75% хүртэлх тэтгэлэг одоо зарласан байгаа. Энэ бол маш сайн боломж. Энэнийг авахын тулд та дор хаяж ямар ч гэсэн нэг англи хэлний 4.5, 5.5 таны голчч бас зарим сургууль таны голчийг маш их харна. Хэрвээ таны голчч нь ер нь 3.7, 8, 9 те 4-тэй байгаа бол та энэ хүү тэтгэлгийг хүртэх ерөнхийдөө бүрэн боломжтой. Эсвэл та хэрвээ одоо өөрийн тань Монголд байгаа нөхцөл байдал за одоо Монголд 2 жил ажилласан таны одоо бакалаврын зэргийн голч чинь айгүй сайхан өндөр. Тэгээд IELTS-ийн оноотой 6, 6.5, 5.5 тачлуу те ийм байх юм бол Australian Awards гэдэг бүрэн 100% тэтгэлэг те сургалтын төлбөр мэдээж сургалтын төлбөр онгоцны зардал сар бүрийн стипендийг даадаг ийм тэтгэлэг байдаг. Энэ тэр Australian Awards гэсэн вебсайтаас ороод бүр нарийн сайн мэдээлэл аваарай. Тэгээд хэрвээ та мэдээж одоо тэр олон өрсөлдөж байгаа хүмүүсээсээ мэдээж айгүй өндөр сайн одоо үзүүлэлттэй байх юм бол энийг авна. Тэгэхээр та өөрөө маш хичээх хэрэгтэй гэдгийг анхаарах хэрэгтэй. Хоёрдугаарт нь бүс мужийн одоо Destination Australia гэх тэтгэлэг байж болно. Хэрвээ та бүс мужийн Австрали яг одоо Сидней, Мельбурн, Брисбен гэх том хотуудад нь биш жижигхэн одоо муж тэ бүхэн ам цөөтэй жижиг суурин газруудад юм уу ажиллаж амьдарч сурах боломжтой. Ямар ч хэлсэн жижигтэр мужуудад нь хэрвээ сурах юм бол Австрали улс маш их одоо энэ суурин газраа, тэ мужийн газраа маш олон оюутнуудыг одоо татахаар төлөвлөөд олон одоо тэтгэлгүүдийг санал болгож байгаа. Үүний нэг нь бол Destination Australia гэдэг энэ тэтгэлэг байгаа. Нийт нэг жилийнхэн тэтгэлэг нь болохоор 15,000 Австрали долларын тэтгэлэг байдаг. Хэрвээ та бүхэн одоо Perth, Adelaide одоо Тасмания ч юм уу энэ газруудад хэрвээ сурахаар явах тэдгээр сургуулиудад одоо тэдгээр сургуулиудад их сургуулиудад сурах гэж байгаа бол энэ хүү одоо тэтгэлгийг бас apply хийх бүрэн боломжтой байдаг. Иймэрхүү маягаар бол та бүхэн тэ тэтгэлэг аваад ямар ч одоо үн төлбөргүй зөвхөн онгоцны визэж авах юм уу тэ ингээд хүрээд ирэх боломжтой байдаг бол за тэгвэл одоо нөгөө голч маань арай хүрэхгүй байгаа хүмүүс за тийм өндөр голч байхгүй одоо яах юм бэ гэж байгаа хүмүүс маань яах вэ гэхээр ер нь боломжууд бий. За нэгдүгээрт нь бол хэлний бэлтгэл нэмэх магистр юм уу тэ пакэж урилгаараа хурж ирэх боломжтой. Хамгийн гол нь та дахиад 4.5 ч юм уу оноотой байх хэрэгтэй шүү. Тэгэх юм бол хэлний бэлтгэлийг чинь одоо нөгөө их сургуулийн гэрээтэй жижигхэн коллежууд байдаг. Одоо бэлдэж өгдөг тухайн их сургуульд бэлдэж өгдөг коллежууд байдаг. За тэгэхээр тухайн коллежууд нь хамаагүй хямд үнэтэй. Харин их сургуулийн хэлний бэлтгэл маань маш их өндөр үнэтэй. 1-7 хоног 450-аас 550 Австрали доллар байдаг. Гэтэл коллежийнх маань болохоор 180-аас 250 Австрали доллар байдаг. Тэгэхээр энэ хоёрын хооронд зөрүү байна тийм үү. Тэгэхээр яах вэ гэхээр коллеж дээр тухайн коллеж дээр сураад нэмэх нь бакалавр, магистр гэдэг ингээд орчиж болно. За ингэснээр та угаасаа бакалаврын зэргийн, магистрийн зэргийн ингээд одоо виза авах боломжтой гэсэн үг. Ингэснээр давуу тал нь юу юм гэхээр хямд одоо урьдчилгаагаар одоо сурах боломжтой. Хэлний бэлтгэлд жишээлбэл хэрвээ университед орж байгаад 4,500, 5,500 Австрали доллар ч юм уу зарим нь 20,000 доллар гэж шууд бүтнээр нь төлгээд ингээд одоо шаарддаг. Тэгэхгүйгээр 17 хоногийн төлбөр буюу те 1800 Австрали доллар 2000 Австрали долларыг эхэлж төлөөд тэгэнгүүтээ бакалавр юм уу магистрийнхаа урьдчилгаа 7500 8900 байд юм уу тэр одоо урьдчилгаа нэг семестрийн төлбөрийг ингэж төлөөд ингэснээр та арай хямдхан нөгөө мөнгөө бууруулад гарах зарлаа бууруулад хүрээд ирэх боломж бий. Хоёрдугаарт нь коллежийн одоо хэлний бэлтгэлд сурснаар ямар даваа талтай гэхээр их сургуулийн одоо хэлний бэлтгэл чинь яг бид нар одоо Австрали хурж ирсний дараа мэдээж бид нар чи ажил дээрээ одоо ажиллаа хийж байж тэ амьдрал ахуйгаа залгуулна. Тэгэхээр ажлын цагаар яг их сургуулийн хэлний бэлтгэл байдаг байхгүй юу? Жишээлбэл өглөө 9 цагаас өдөр 3 цаг хүртэл хэлний бэлтгэлтэй тассан гэж явах жишээ тэ. Харин коллежийн хэлний бэлтгэлд суугаар бас даваа талтай болчихж байгаа. Уян хатаг шинж чанартай. Та бүхэн өглөөдөө одоо ажлаа Австралид хурж ирсний дараа ажлаа олчих юм бол өглөөдөө 9-өөс юу хүртэл 4 цаг
40 минут ч юм уу эсвэл заримдаа 3 цаг хүртэл хичээлдээ суугаад орой 4 цаг 40 минутаас эсвэл 5 цаг 15 минутаас сургуульдаа хичээлдээ сууж болдог. Тэгэхээр энэ бол оюутнуудын маш сайн опшн байгаа. Ингээ хэлний ихтгэлээ дуусны дараа мэдээж гэхдээ энэ хугацаанд хэлээ сайн сурна шүү дээ. Энүүнийгээ сурч сайн төгссөний дараагаар мастер руугаа, бакалавр руугаа шилжин орох боломжтой байдаг. Ингэснээр одоо мөнгөө чимнэн хажуугаар нь ажиллаж хийх боломжтой. Энэ бол маш flexible хамгийн сайхан хувилбар байгаад байгаа. За тэгээд ерөнхийдөө бол өөр одоо ямар аргаар төлбөрөө хэмнэж болох вэ гэдэг тэгэхээр ерөнхийдөө сургуулиудын зарлагдсан байгаа тэтгэлгүүдийг та бүхэн олж харах хэрэгтэй. Сургуулиудын зарлагдсан байгаа тэтгэлгүүд 20% тэтгэлгүүд, 30% тэтгэлгүүд бол автоматикаар та бүхэн олгогдно. Харин 75, 50, 100% тэтгэлгээ зарласан байгаа сургуулиудын хувьд бол та бүхэнд зайлшгүй голч оноо өндөр байх шаардлагатай байдаг. Төрүүлж одоо төрөний төгссөн бакалаврын зэргийн юм уу одоо дунд сургуулийн юм уу те энэ бүх дүн чинь сайн байж вэж дараагийн одоо сургалтандаа та боломжийн тэтгэлэг авна гэсэн үг. Hello everyone, my name is Emma and I have received $10,000 scholarship from Macquarie University, and I found that scholarships from Study Awards application. Here is the application, and it was very simple and easy to find it, and I got my letter of offer only 2 days, and I hope you guys find it as well. Thank you. За дараагийн одоо төлбөрөө ч юм уу гарах зардлаа бууруулах боломжтой зүйл маань болохоор эрүүл мэндийн даатгал дээр ямар нэгэн байдлаар хямдхан даатгал авах тэгэж одоо зохицуулах бүрэн боломжтой. Ингэснээр оюутнууд маань жишээлбэл зарим ихэнх одоо эрүүл мэндийн даатгалууд маань гэр бүлээрээ 2 жилээр байх юм бол 8,000, 9,000 австрали доллар байдаг болвол арай хямд зарим даатгалууд бол гэр бүлээрээ 3,500-аас 3,500-аас 4,000 австрали доллар болж буурах жишээтэй. Ер нь бол нөгөө тэр жинхэнэ одоо даатгалаас 50%-аар хямдхан даатгал авах боломжтой гэсэн үг. Иймэрхүү маягаар төлбөр зардлаа бууруулад явах бүрэн боломжтой байдаг. За энэ талаарх мэдээллийг оюунлаг төвөөс та бүхэнд зөвлөхүүд чинь бас өгнө. Хэрвээ та бүхэн мэдгүй одоо дахиад ажиллаж асуумаар байгаа бол хэлээрэй. Тэгэхээр би та бүхэнд за энэ ингэж байх ёстой. Ийм боломжтой гэд хүн тос бүрдэн энэ мэдээллийг өгөх болно шүү. За ингээд хамгийн сүүлд ерөнхийдөө хэлэхэд нэг зүйлийг та бүхэндээ сануулхад ерөнхийдөө хүн болгоны кейс бол адилхан байдаггүй гэдгийг анхаараарай. Жишээлбэл Монгол хүмүүсийн нийтлэг зам байдаг. Манай найз тэр одоо явцсан байлээ. Тэгэхээр би ч гэсэн явж олно гэж боддог. Гэтэл тухайн хүн явахын тулд маш олон зүйлийг бэлдэж одоо зөвлөгөөний дагуу явсны үндсэн дээр бараг 6 сар 1 жил хөөцөлдсөний үндсэн дээр явсан байдаг юм. Тийм учраас та бүхэн тэр хүнтэй адилхан юм чинь би бол явчихл юм байна гэж бодох хэрэггүй. Specific өөрийнхөө кейсийг нэг бүрчлэн сайн зөвлөхтөө хэлээд өөрийнхөө сонирхож байгаа өөрийнхөө зорилгыг хэлээд за ер нь өөрийнхөө яаж явмаар байгаа тэр зүйлээгээ сайн одоо ойлгуулад тэгжвэж одоо зөвлөгөөгөө авч хурж ирээрэй гэж хүсэж байна. Ямар ч гэсэн оюунлаг төв бол та бүхэнд би түрүүн хэлсэнчлэн 5-аас 10 жилийн одоо таны төлөвлөгөөг боловсруулж өгнө. Таны нэгдүгээрт нь хамгийн боломжтой тийм үү Австрали улсад хэрэгцээтэй таны гихнээс нь юу гэж асуух вэ гэхээр за та Австралид очиод хэр удах юм? Одоо сурчгаад одоо буцаад хүрээд ирэх юм уу? Эсвэл сураа тэндэ байх юм уу? Гэдэг асуултыг асуувал түүнийхээ дараагаар хэрвээ та байна гэх юм бол танд за та ийм мэргэжлэр сурвал болж байна. Ингээд цаашаага та 485 аваад тэр хоорондоо та эдгээр зүйлүүдийг бэлдээд ингээд PR-ын оноод хэд болж хүрэхээр юм байна гэж одоо гих мэтлээ. Хэрвээ таны насан дээр чинь одоо жишээлбэл энэ насан дээр одоо та оноо алдчих байна. За нас маань одоо жишээлбэл 35-аас 45 насныхан маань маш их оноогоо бас алддаг. Одоо Австралийн PR авахд. Тэгэхээр одоо тухайн оноогоо та яавал сайжруулах вэ? Тийм үү?
Ингийн тулд та нэмэх нь энүүнийг хийгээд, нэмэх нь энүүнийг хийгээд, энүүнийг хийгээд гэхэд нэг бүрчлэн тайлбарлаж өгдөг. Тийм учраас та бүхэн зөвлөгөөгөө маш ойлгомжтой сайн одоо аваарай гэж хүсэж байна. Тэгэхээр яах нь вэ гэхээр зөвлөгтөөгөө сайн ойлголцох хэрэгтэй. Тэгсний үндсэн дээр таны кейс бол бас нэг шинэ профайл биднэрт бол шинэ experience болно. Ингээд таны одоо кейс дээр ажиллаж эхэлнэ гэсэн үг шүү. За ингээд нэмэлт одоо мэдээлэл авахыг хүсэж байгаа бол асуулт хариултын булангаар та бүхэн орж ирээд эсвэл бичээд тэгээд та бүхэн мэдээлэл авч болно. За яг ийм амар хувийн асуултуудыг бол мэдээж миний утсаар 0415 38 54 55 гэсэн утас. Эсвэл advisor@gmail гэсэн имэйл хаягаар би хүлээж авах боломжтой. Тэгснээр яг хувийнхан мэдээлэлүүд материалуудыг нь үзэж агаад ийм боломж, тийм боломж байна гэж ярилцах бүрэн боломжтой байдаг шүү. Түүнээс би яг одоо энэ ивентийн мэд та бүхэнд нэг general ингүүл би яах вэ? Банкны баталгаагаа энүүнийг ингэчүүл болж гэнэ үү гэсэн иймэрхүү зүйлийг та бүхэнд өгье гэж бодож байна. Бидэнтэй хамт байсан та бүхэнд баярлалаа. Сайн байна уу? Би харин гадаад явж сурах гэсэн танах аль аль улс руу зүйшилдэг вэ? Манайх уу? Аюулыг төв хамгийн ихтэй. Хол газраас Монгол хүү эрдэм өвөрлөн ирнэ. Боловсралтай ирээдүйн төлөө оюунлаг сургалт боловсролын төв.